Цагдаа дотоодын зэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийг нөөц бүрдүүлэх зорилгоор цагдаа жолооч хамгаалтын ажилтан албан тушаалууд дээр одоо иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. За уг сонгон шалгаруулалтынхаа зарыг бид нар 2 сарын 3-наас 2 сарын 20-ны хооронд одоо бүртгэлийн ажлыг зохион байгуулна гэд хүргэжсэн бол одоо энэ хугацааг 2 сарын 27 болгож одоо сунгаж өгсөн байгаа. За энэ удаагийн сонгон шалгаруулалт маань болохоор бүрэн дунд боловсралтай иргэдээс цагдаагийн байгууллагад ахлагч бүрэлдэхүүний албан тушаал дээр томилогдсон ажиллах боломж бүрдэж байгаа. Мөн офицер албан тушаалын сул оронтойг нөхөхийн тулд энгийн ихтэй сургуулийг эрх зүйч мөрөглөөр төгссөн иргэдийн дунд тусгай шалгалтыг зарлаад байна. Тусгай шалгалтанд хамрагдаад тэнцсэн иргэд маань офицерын бүрэлдэхүүнд орж ажиллана. За хэсгийн байцаагч, эргүүллийн офицер, мөрдөгч, жижүүрийн мөрдөгч гэх мэт одоо албан тушаалууд дээр томилогдсон ажиллах боломжтой. Цагдаагийн байгууллагаас иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарснараа хүний нөөцийн нөхөн хангалт нөөц бүрдүүлэхээс гадна хүний эрхийн мэдрэмжтэй, эргэн төвтэй албаагчид нэмэгдэнэ гэж үзэж байна.